25 дугаар суугдлыг анчид нэвтрүүлэг хэлж байна. Гашуун утаанд хоолойн гашуун ор гэсэн Улаанбаатарын азтай иргэд бид нүүрэндээ маш том гайхалтай гоёлыг зүүж явж байгаа ийм иргэд. Утааны тухай ямар нэгэн тоо баримт хэлнэ гэх юм бол угаасаа хангалттай биднэрт угаасаа алхаад явж явах, гудамжинд алхаад явж байхад хүртэл мэдрэгдэж байгаа учраас нэх нарийн тоо бас ярмааргүй байна. Өнөөдөр манай анчид нэвтрүүлгийн зочноор сэтгүүлч бүрхүү орж байгаа бас эмч Март орж байгаа. Гэхдээ энэ хоёр бүсгүүн маань сэтгүүлч эмч гэх тодорхойлолтоосоо илүүгээр ээж гэдэг тодорхойлолт нь илүү энэ нэвтрүүлэгт бидний ярих сэдвтэй илүү их төхөн байх. Тэгэхээр саяхан 26-нд эдгээр ээжүүд маань утааны эсрэг жагсаалд бүх ээжүүдийг, бүх аав нарыг ер нь ирээдүйдээ угаасаа энэ Улаанбаатар хотын иргэн мөрийг уриалсан тийм жагсаалыг зохион байгуулсан. Тэгэхээр ээжүүд одоо жишээ нь би бол ойлгохтой бол хүүхдүүд бол хатгалгаа өвчин гэдэг бол маш хэцүү байх шиг байна. Эмнэлгийн орч ерөөхдөө дүүрэн байх шиг байна. Энэ ерөөхдөө бол хамгийн ноцтой шалтгааны нь утаа байх гэж бид нар ойлгож байна. Тэгэхээр ер нь бол яагаад ингэ зохион байгуулалтанд орсныг бол мэдээж иргэн бүр угаасаа ойлгомжтой. Гэхдээ юунд хүрэхийг тэмүүлж яана вэ гэдгээс бүгдээ эхлэе те. За урьж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Яг энэ жагсаал болон яг энэ санаачлагыг бол олон нийтэд хүргэхэд хамгийн их тийм болж ирсэн хүмүүс бол хилэмдэл эрхцлүүд байсан. Бид нэр яг хамтдаа энэнийхээ төлөө зүтгэж чадсан учраас ямар ч гэсэн жагсаалын амжилттай гээд 4,000-аас 5,000 хүн ирж чадсан. Зүгээр үр дүн бид нар юу хүлээжсэн гэхээр жагсаалын маргааш утаа арилахгүй гэдгийг угаасаа мэдчихсэн. Гэхдээ өнгөрсөн 15 жилд хинэж жагсаал хийгээгүй магадгүй 40 гаруй настай хүмүүс маань 30 настай залуу ээж авахта жагсаалаа хийсэн байсан бол өнөөдөр 30 таа бидгээд энэ чинь ингэж жагсаал ярьж суухгүй байсан баг. Тийм учраас эхнийхээ удаа бид нэр хөдлөх ёстой гэдэл хөдөлсөн. Анх санаачлагыг Facebook дээр би нэг пост тэгэл гаргасан. Тэгэл түүнээс цаашаа Март гэх мэтчлээ ээжүүд маань нэгцээр хагаад бид нар одоо бүр аль биесны төрийн бус байгуулаад урт хугацаанд үйл ажиллагаа явуулах, төрийн бус байгууллагын яг ном журмаар нь санхүүжилттэй босгох, үйл ажиллагаа зорилгоо тодорхойлох энэ чиглэл рүүгээ ороод явж байгаа. Бид нар бол өнөөдрийг хүртэл хийсэн энэ 14 хоногийнхаа үйл ажиллагаанд сэтгэл хангалуун тодорхой хэмжээнд зохих хэмжээний шаардлагуудыг тавьсны дараа засгийн газраас үр дүн гаргаж одоо арга хэмжээндийг авсан. Энд чинь бол амжилт واخгүй бас тэрийн болгон бүгдийг хараар яриад байж болохгүй. Яа тэгэхээр бид нар 12 сарын 17-наас л яг энэ зарыг тавьж эхэлсэн. Тэгэл жагсаалын тухай төгж эхэлсэн. Тэгэхэд бол ямар ч сан хотын дарга хаалт өргөт 180-200 орчим ортой эмнэлгийг байрна 18 онд гэхдээ байрна гэж мэдэгдсэн байгаа. Дээрээс нь засгийн газар хамгийн анх удаа шинжилгээ ухааны академи эрдэмтдтэй цуглуулад нэг шийдэл ядаж олооч гэж хэлсэн байгаа. Хитрхи оройтсон хожим ухаарл байсан ч гэсэн хөдөлсөн. Дээрээс нь цэргийн госпитальд 5 хүүхдийн ортой хүүхдийн тасхийг бий болгосон. Энэ ор байхгүй гэдэг чинь бидний айгүй том зовлон байхгүй юу? Хүүхдэд тэрвэрэд эмнэлгийн ор сулрахыг хүлээнэ гэдэг чинь. Дээрээс нь утаа бахта 100 түш гэх мэт бол цаашдаа ерөөсөө явахгүй байна гэдгээ засгийн газар хотын захиргааны түвшинд хүлээн зөвшөөрсөн. Одоо болиё гэсэн өмнө нь 140 тэрбум төгрөгийг зарсан. Энэ бол 2800 өрхөд нэг 40 м квадраттай байр зүгээр бэлгэлчих дайны мөнгийг зүгээр салхинд хийсгсэн байснаа хүлээн зөвшөөрөөд цаашдаа өөр дэвшилтэд арга руу орё гэдэгсэн. Тэр энэ бүгдийг бол бид нэр үр дүн гэж харж байгаа. Бид нар огт юуч үр дүнд хүрээгүй гэж болохгүй. Дээрээс нь хамгийн их хэмжээний өргөдлийг Улсын хурлын өргөдлийн байнгын хороонд бид нар хургуулж чадсан. Яг гарынхаа үсгтэйгээр бол 2500 өргөдөл. Манай бүр өргөдлийн цас дуусаад хажуудлах Шангрилагаас хүмүүс сайн дураараа өргөдлийн маань маягтыг хөвлөж бид нар тавчирч өгчээсэн жагсаал үе. Энд чинь монголчуудын сайхан сэтгэл дуусаагүй гэдэг илрэл байгаа үстэй. Энэ үгийг чи анх хэлжсэн да. Тийм. Гэтэ Ричард харахаар манай Ричард баасан сахалтай байсан. Батжрал тэгээд энэ утаан донд ингээд сахал их урт байхлаар ингээд угаар өнөртэй ирэх хэцүү ингээд сахлаа авсан юм шиг байгаа юм. Янз бүр болно. Утаанд бол хэцүү юу сахал? Гэтэ яг толомгоо ингээд гадуур дугуунд ч юм уу явж байгаа л орж ирнэ шүү дээ тий. Тэр юм зүгээр 5 хүн ч гэсэн мэдэн шүү дээ. Хувцснаас ингээд яг утаа ингээд тэр чигтээ үнэртэй л гэдэг. Гэрсээ угаар үнэртэй л гэдэг. Хөж орог оргил ажиллах. Тий. Тэгэхээр бид нар зүгээр эмч ээж байна эмч өнөө зүгээр бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Утаа гэдэг нь ямар хэрэггүй, ямар эрүүлэн тохиролтой гэдэг. Гэхдээ зүгээр эмч хүний үүднээс утаа бол ерөөсөө юм аа. За утаа гэдэг бол ерөнхийдөө бидний эргэн тойронд байх ёсгүй зүйл. Тэгэхээр бидний бие организм гэдэг бол байх ёсгүй зүйлийн эсрэг дандаа тэмцэж явдаг. Тэгэхээр бидний бие организм маш олон жилийн турш энэ утааны эсрэг тэмцэж явж байна. Тэгээд аливаа юмд хэмжээ гэж байдаг. Бид нэр сүлдээ туйлдаа хүрнэ. Энэ бие организм чинь 15 жилийн турш бид нэр утаагаар амьсгалж байна. За бид нар насанд хүрсэн хүнээ байгальтай. Зөвхөн хүүхдүүдээр бид нар анхаарал хандуулад үзье. Тэгэхээр энэ хүүхдүүд маань 0-5 насны хүүхдүүд маань зөвхөн төрснөөс хойш 5 жилийн турш өвөл болго утаагаар амьсгаллаа гэж үзэхэд 5 жилийн турш утаагаар амьсгалж исэн уушиг дараагийн жилдээ тэрийг тесвэрлэх чадвар нь бол мууддаг.
Тэгэхээр жилээс жилд өвдөх хүүхдийн тоо улам л ихсэн гэсэн үг. Тий. Тэгэхээр утаагаас гарч болох одоо хорт уршиг гэх юм бол одоо зөндөө. За наад захнуудаа бай ихтэн болох уушиг бол хамгийн ихэр гэмтэн. За тэгээд цаашд бол зүрх байна. За уушиг ачаалаа дэлгүүгээс болж зүрхэнд ачаал нэмэгдэнэ. За дээрэс нь одоо янз бүрийн харшлын өвчнүүд байж болж байна. За тэгээд хавдар үсгэж гол хүчин зүйлүүд гэж явж байгаа. За өнгөрсөн жилийн судалгаанаас ер нь харахад бол 500 орчим хүүхэд ханиад хатгаанаас болж нас орсон гэж байгаа. 500 орчим. Танаас уу? Танаас болж ханиад хатгаал нэгдэс. Тий. Тэгээд энэ болгон маань 550 орчим гэдэг энэ тооноос гадна бас санхүүгийн маш их одоо өндөр тав үзүүлэлт бас явж байгаа. Эцэгчүүд маань энэ хүүхдүүдэд эмчилгээнд зориулж 77 орчим тэрбум төгрөг зарцуулжээ гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр одоо Лондонгийн хар өдөр гэж байдаг штэ. Нэг өглөөс ирэхэд 4-5 мянган орчим хүн нас орсон байсан гэдэг. Хэдийгээр 500 гэдэг тоо үзүүлэлт маань бага юм шиг боловч бид нар тэр их тоо үзүүлэлтийг үхэлтэд тулгартлаа бид нар тэр өдрөөс нааш бид нэр цочрохгүй яаж бас болохгүй. Бид нэр 500 гэдэг хангалттай цочрох тоо. Энэ хүүхдүүд маань өөрсдөө үгээ хэлж чадахгүй. Үхлийнхаа тоогоор бид нарт маш том мессеж өгч байна. Бид нар энийг ойлгох хэрэгтэй өнөөдөр. Ийм байвал одоо жишээ нь сайн ингээл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь шүү дээ. Тэр чинь эмнэлэг байрны метрэгдүүл ерөнхийдөө нэг гал унтраас нь асуудал шүү дээ. Ер нь тийм ээ. Нөгөө төр дээр байгаа эрхэм мөхтүүд албан бичгийн нөгөө өргөдөл гомдыг хүлээж аваад арай өөр шийдэлд ямар юм ярьж байгаа одоо гэр хорооллынхны очоод эдрийч одоо амьдрах эрхийн зөрчил төдөрөг яв гэж болохгүй тий одоо тэгээд орон сууцнд орж чадахгүй хүмүүс чи яалтай вэ энэ дэр ер нь зүгээр агсын шатнд буссан хариу тийм байв уу одоогор бол өгж байгаа хариунуудаас нэгдүгээртээ өмнөх аргуудаа бүтэхгүй буруу ээжээ гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нэг дэвшил тий дахиж мөнгө зарахгүй тий а бид нар болохоор яг өөрийн ч хэлж байгаа хэлээд байна. Битгий өмнөх шигээ удаан, лазан, юуцэр ийм байгаа чи. Бүр туйлдсны маань хүлээн зөвшөөрөө дэвшилтэд хурдтай арай өөрөөр сэтгэхэд өгөөч л гэсэн юм хүсэж байгаа байхгүй. А яг тэрний хариулт бол ирээгүй байгаа. Тийм учраас л бид нэр ингээл жагсаалынхаа дараач гэсэн үргэлжлүүлээл ингээд яваад төрийн бус байгууллага энэ төр гэж байгаа чинь арай өөр юм хүсэж байгаа гэх. Гэхдээ одоо дэд бүтцээ нэмэгдүүлэх юм уу, орон сууцаа нэмэгдүүлэх юм уу? Та нар боддоо эн чинь утаа дуусаад өвлийн улирал дуусангууд 600 мянган ширхэг булсан жорлон ил байгаа 200 мянган ширхэг ил жорлон хөрсний бохирдлын асуудал араас нь эхлэх байхгүй 4 сараас ахуулаад тэгээ агаарт дэгдэл үнстэйгээ холилдоод тэгэхээр эн чинь бид нар зөвхөн өвлийн асуудал биш энэ амар учирсан юмнууд чинь нийлээ бүр жилийн 4 улирлын асуудал байхгүй юу тийм учраас л ингээд жилийн 4 улирал үйл ажиллагаа явуулах хэрэгтэй хамгийн харамсал нь арай томхон шиг өөр түвшний шийдэл хийгээд өгөөч гэхээр тэр нь одоогор байхгүй 1 сарын 26 гэхэд эцсийнхаа юм том ерөнхий том планы гаргаж өгөөч гэж засгийн газар төсөлт шаардлага тавьсан байгаа а энийхээ хариуг огт өгөхгүй яах гэж байгааг мэдэгдэхгүй байх юм бол дахиад одоо жагсан шүү дээ бид нар. Гэхдээ эмэгтэй хүн өвлийн 30 хэмээн хүүтэнд гадаа 5-6 цаг жагсахыг хүсдэггүй шүү дээ. Намайг тэгээ зогсож байгаас гэж та нар ч гэсэн ирчүүд хүсэхгүй байгаа эцтэй. Шийдэд өгчих юм бол гэртээ амар тайван хүүхдээ хараад ажиллаа хийгээд амьдрмаар байгаа бид нар. Өнөөдөр би нэг тийм юу харсан байхгүй юу? Нэг тийм нийтлэл байна уу? Зүгээр мэдээ. Оллоо дээр байлуу да. 600 мянган төгрөгөөр яг энэ нөгөө нэг 600 сая төгрөгөөр энэ нөгөө өвчлөлийн шалтгааныг судлан энтер гэсэн. Тэгээд бас баахан тоонууд байсан юм аа. Тэрбум 200 саяар юу хийлээ гэлөө. Нөгөө таны түрүүний яадсэн 100-ыг чинь одоо бүр шинчилж одоо дахиад сайн болгоё ч гэлөө. Ингээл баахан нөгөө нэг ингээл улсын төсвөөсөө л гарч байгаа юм биш. Тэр юу болсон юм бэ? Энэ гэсэн засгийн газар нөгөө нь ингээд 100 янда энтер бол энтертэй тэмцээд нэмэргүй мэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн чинь хотын захиргаа нь үргэлжлүүлээд 800 сая төгрөгийг одоо тэр 100 болон түш хоёртой дахиад зарцуулах гэж байгаа. Яа тэгэхээр өмнө нь гэрээ хийчихсэн ингээд явахаас өөр аргагүй гэж байгаа байхгүй. 800 сая төгрөг чинь татвар төлөгч бидний мөнгө шүү дээ. Нэг л засгийн газар нь тэргээ хүлээчээ тахтал үргэлжлүүлээд явах гэж байгаа. А дээрэс нь хотын дараад хүргүүлсэн шаардлагуудаас өнөөдөр хүртэл ямар ч хариу байхгүй байгаа. Уг нь Улаанбаатарын эмнэлгийнхаа хүртээмжийг нэмэгдүүлэх энэ төр дээр бол хотын дараа хамгийн сайн ажиллах хэрэгтэй байхгүй юу? Та бүхний жагсаалч айгүй үр дүнтэй гоё болсон гэж үстэй. Сайн болсон гэж үстэй. Уг нь үр дүнд хүрсэн гэж бодоод байгаа. Би ингэж бодож байгаа. Бид нар ингээд юу гэдэг гэртээ ингээд байшинтай амьдарч яхад дээрээс усгаачаа туслаад байвал тэр дээд дээврээ ингээд янзлахгүй туссан усаал арчаад байгаа байхгүй юу? Тийм. Утаадаа тэмцэх бидний арга бол. Үзэгдэлтэй тэмцээд. Тий, үр дүнтэй тэмцээд байгаа шалтгаантай ерөөсөө биш. Гэхдээ гэртээ галаа түлж байгаа хүмүүсийг та нар хөлдөө дараад наана байж галаа битээ түл гэж хэлэх эрх байхгүй. Тэр чинь тэнд бас нэлэх хүүхдүүд би дулаахан байх хэвээр тэгжээж галаа түлж байгаа.
Тэгэхээр зүгээр нэг юм ба. Их тэнгэрийн аамны тэргээр яваад үзээрэй. Аав ээжүүд тэнд хүүхдээ цэвэр агаар сэлсүүлж байгаа. Тэнд манай төрийн 3 өндөрлөг маань тэнд амьдардаг. Хашааных нь яг наах нь зөндөө олон аав ээж үлгийтэй хүүхдүүдэд тэврэтэн сэлсүүлж байгаа. Би олон айлсдаг хүн энд тэнд лагеруудаар явна. Энд тэр гишүүнийх, энд тэр даргах гэж дандаа цэвэр агаар тэдгэр хүмүүс их амьдардаг. Харин жигэн утаагаар амьсгалж байгаа, утаан дунд дүүлэнхэн яваа хүмүүс нь иргэд бид нэр өөрсдөө. Тэгэхээр одоо 100 муухай болоо тэр мөр яриагаа нэг юм тэнэг хүүхд хуурж байгаа юм шиг байдлаа болоод асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэр имлэг бариад юу гэсэн үг? Одоо хүүхдүүд чинь имжлээ. Утаагаар амьсгалаад өвдөд хүрээд тэр орой чинь бэлдээд үгүй гэсэн утга бол баймаргүй байна. Тийм байгаа байхгүй нөө. Манай удирдах дээд айхтар улсууд чинь болохоор энэний тухай яг бүрэн тийм одоо мэдрэмж мэдээлэл байхгүй. Өөрсдөд нь байдаггүй юм байна. Яг тэгвэл яг одоо бидний ярьж байгаа зүйлийг одоо тэр айхтар дарга нар ч бараг үзэхгүй шүү дээ. Үзүүл одоо их юм. Тэгээд тэрийг мэдрэхийг хүсэхгүй ингээ хажуугаар нь тэгээд завгүй. Тэгэхээр Марцаа хүмүүс тийм ээ. Тэгэхээр дэлхийд чинь та нарын судалснаар дэлхийд юу гэдгийг утаатай тэнцээд те тунгалаг сайхан болгосон мэдээж энэ урт хугацааны зүйл хэрэгтэй, мэдээж мөнгө санхүү хэрэгтэй. Гэтэ энийг имлэг барихт биш илүү утаатайгаа тэмцэх, шалтгаантайгаа тэмцэх хэрэгтэй. Тэр гаднад одоо тэгж тэмцсэн одоо ингээ гоё болгосон цэвэр агаараар тунгалаг болгосон тийм тохиолдол юу байна чинь? Ер нь бол цахилгаан хаалгаарыг нэгдүгээрт яриад байгаа. Би зүгээр энэ дээр холбооныхаа биш хувь хүнийхээ хувьд бодоход угаасаа энэ гэр хороолол гэдэг юм байхгүй болох ёстой л гэж би боддог. Нэг зүйлийг хэлэхэд байшинд суудаг хэдэн хүүхнүүд нийлчээд гэр хороололд амьдарч байгаа иргэдийг ад үзээд байгаа чагсаал ерөөсөө биш. Хамгийн гол зүйлийг хэлэхэд гэр хороололд байгаа иргэд 20 дахин байх ёстой хэмжээс 20 дахин илүү хорцдог. Орон сууцнд арайч урагшаа амьдарч байгаа бид нар 5-аас 10 дахин хорцдог. Тэгэхээр бидний тэмцлийн одоо хамгийн гол нэг хамгаалахыг хүсэж байгаа хүмүүс бол гэр хороололд амьдарч байгаа хүмүүс. Ер нь л та нар боддоо хасах 30-40 хэмээн хүүтэнд шүн жоохон хүүхэд бицс гэж гэрээсээ гараад 0-д ордог. Тэр 0 руу халтарч унуул яг. Ер нь энэ гэр хороол гэдэг юм чи 21-р зуунд хүн амьдарч явах төвшний нөхцөл муу юм уу? Монголоос өөр ийм газар байгаа мó? Ер нь иргэдийн хэр зэрэг орон сууцчул чадсанаар л тухайн улсын хөгжлийн түвшин нь тодорхойлдог үстэй. Тийм учраас уг нь жоохон сэтгэдэг бол гэр хороолол байхгүй болох хэрэгтэй байхгүй. Гэр хороол байхгүй болох хэрэгтэй гэдэг чинь тэр иргэдийн хөдөөрөнд цөлөх хэрэгтэй биш. Орон сууцчуулалтынхаа боломжийг л нэмэх хэрэгтэй. Дэд бүтцээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Орон сууцнд нь жирийн иргэд ажиллаа хийгээд олсон мөнгөөрөө лизингээ төлж чаддаг, хоолных нь мөнгөнд нь хүрдэг, хувцас авч хүрдэг тийм л амьдрал байх ёстой үстэй. Бид нар яага Монгол төрсөн гэдгээр ингэж бусдаас долоон доор ийм хэцүү хатуу хөтөө амьдралыг туулж авах хэрэгтэй ялангуяа хүүхдүүд. Тэгээ ер нь ийм л юм байл. Хаана бодоход нэрээ нэг юу гэдгийг нөгөө төрийн эдийн өндөрлөгөө ч юм уу тэр баян байгаа хүмүүсээ ч юм уу эсвэл бид нар байранд амьдарч байгаагаараа гэр хорооллынхнаа муулаа те байгаа ч юм шиг. Гэр хорооллынхан чи байна уу аль нэг нийгмийн давхаргыг ялгаа байхгүйгээр энэ бүгд сэтгэл гаргахгүй бол чи би өмнө засгийн газрын хотын дараагаас асуулт асуух бүргээ тулж байгаа асуулт асуух боломж олдсон байхгүй. Та ярьжсаа нөгөө нэг гэр хорооллыг орон сууцуулна гэсэн утаагүй болгоно гэсэн одоо нөгөө бүгд байшин биш ч гэсэн нөгөө хоорондоо нөгөө төвийн дулаан шугамд холбогдсон тийм ингэ цахилгаанаар холбогд ийм болгож ярьсан шүү дээ. Тэгээ хар замтай. Энэ яасан бэ гэдээ ингэсэн чинь тэн дээр яг тэр хүн болон нөгөө зовлон тоочсон ярьсан байхгүй хариулт нь тийм. Үгүй яг яалч хүн тэр манай гэр хороол байж байгаа хүмүүс мараас өөрөөсөө нөгөө газраа чөлөөлж өгөхгүй маа газар дээр чи ийм байшин бариад хэдэн төгрөг ийм ээ гэхээр тэр нөгөө бидний төлөвлөлтөнд ерөөс орж өгөхгүй байна гэдэг байна. Тэр хаанаа л тий одоо бидний асуудал тэнд байж байгаа хүмүүсийн асуудал хин хинийх нь асуудал хөндөгдөж байгаа учраас тий аль аль нь л гоё төсвөлтэй гаргаж оролцох хэрэгтэй биш үү? Ганц төрн гээд иргэдрүүгээ тэрийг нь шидэд үгүй гэхээр тэн чинь бас болохгүй шүү дээ. Энэ миний өмч. Магадгүй энэ ирээдүйд хэдэн 100 сая болно гэж хүлээл төвссөн байж байгаа хүмүүс чинь нээж өгөхгүй. Тэр аль аль талдаа нэгж хүлээн зөвшөөрч боломжийг л хайх нь зөв юм шиг байна. Иргэдийн оролцоо бас яг энэ дээр их сайн хувьсартай байх хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл сая ингээд засгийн газар шөнийн цахилгааны тарифыг нь тэглээд өгч байгаа бол одоо банкуд нь энэ үүн дээр нь яаж тэр нөө цахилгаан халаагаараа энэ лизингээр бага шаардлага тавьж дараа нь зээлээ буцаан төлөвлөхөөр явуулах уу? Иргэд нь бас яаж тэр өдөр нь нарны дулаанаар халчаа шөнө нь дулаанаа хангацдаг тийм цахилгаан үсгүүрээ яаж авах уу гэд энэ үүн дээр ингээд хамтраал ажилламаар байгаа. Түүнээс биш бид нар чинь засгийн газар иргэдийн жагсагчид хоорондоо тэмцэх биш нийлж байгаа утаатаа тэмцэх зорилготой байхгүй юу. Тэгэхэд одоо бас заримдаа сүүлийн үед нэг утаатаагаа тэмцэхш чагсаал хийж байгаа хүмүүстэйгээ тэмцэх гээд байгаа нь айгу өрдмөр. Тэгээ бид нарыг ч одоо бид нартай ч тэмцэнэ гэж байх вэ? Бид нар тэгээд асуудлаа л ярьж байгаа хүмүүс байхгүй юу. Миний сайн мэддэг нэг айл байдаг байхгүй юу. Гэрт байдаг. Шалан тэр чигтээ нөгөө нэг юм юуны нөгөө лентер ингээ халаадаг. Шалны. Гэртээ бол зүгээр ингээл газтай. Газ үлээдэх дээрээ хоолоо хийждэг. Тэгээд яг энэ тэглэхээс өмнөх хүртэл чинь
шөнийн халаалтыг чинь 50%-аар нь зүгээр хөнгөлцсөн байсан шүү дээ. Тэгсэн гэхэд 240-50 мянган төгрөг гардаг гэсэн байхгүй. Тэр 300 тэр их гарах уу. Тэгсэн чинь тэрийг одоо яг ингээд олиулж яана гэдэг бол аюул сайн зөвл одоо шийдвэрлэл юм шиг байна. Тэгээ хэр явахын зүгээр төр зүр худлаа ингэж байгаа тэгээд бас нэг ямар нэг шалтгаан тоочих юм уу. Түрүүн та хэлсэн шүү дээ нөгөө түрүүн та асууж ирсэн. Яг одоо энэ улс өөр гадаадын улсууд энийг яг одоо тийм ээ айхтар утаатай байж байгаа байхгүй болгосон тохиолдлууд юу байна гээл. Тэгэхэд бол та нөгөө Лондонгийн хар өдрийн тухай ярьсан шүү дээ. Тэр бол саяхны зүйл үстэй. 54 оных шүү дээ тийм ээ. Лондон гэхэд ч бүр аюул болж ирсэн байхгүй. Тэгээ одоо болохоор бидний харин тэнцээ яг тэдний адилхан жишээгээр зөв гаргалгаатай ажиллах юм бол саяхны юм бол бид нар бол хурдан 20 өгцөнд бол болгож болох гэсэн бодлоо. Хэрэгжүүлж болох байх гэж бодож байгаа. Хичээл зүтгэл байхад л одоо бүх юм манад ороод ирсэн байна. Одоо ингээд бид нар ингээд байж хаад сая жагсаалын дараа ард иргэдээс аягүй их уцтж юм л да. Надад ийм шийдэл байна, санаа байна. Одоо та нар цаашдаа яах гэж байна? Одоо ингээд оролцмоор байна. Үнэхээр утаа хэцүү байна гэд маш олон эрдэмтэд хүртэл манай одоо Facebook хаяг руу өөрсдийнхээ санаа шийдлүүдийг тооцоо гаргалгаатайгаа ингээд явуулчихсан юм зөндөөл байна. Тэгэхээр энээс харахад бол ард түмэн Монгол улсын ард түмэн болгон ерөөс энэ утаанаас салах гэсэн үнэхээр хүсэл эрмэлзэлтэй байна. Үнэхээр харагдаж байна. Тэгэхээр гарцуул байхгүй байгаа биш байна. Өнөөдөр бараг захын нэг 80 эмээ бараг хэлчиндээ шийдлийг. Тий ард түмэн бол мэдчихэв. Одоо ард түмнийхээ дуу хоолойг сонсох хэрэгтэй. Бид нэр ерөнхийдөө дуу хоолойгоо сонсох гэж бид нар гарч ирсэн. Тухайн үед нөгөө нэг Маргарет Тэтчер нөгөө төмөр хадагтай айхтар тэр чинь шууд очиж исэн байна. Очоод иргэдтэйгээ тэгээд өөрийнх нь нэр хүнд айгүй өссөн байхгүй. Маргарет Тэтчер өснө тухай хэн байсан бэ? Тааж нэг ажил хөршөө ярьж байгаа. Хэн байлаа манай нүгэл ирсэн ч одоо Маргарет Тэтчер хэн байлаа гэгөө. Тэгэхэд тэр чинь айгүй хүчтэй ерөнхийдөө байсан шүү дээ. Английн түүхэнд бол эмэгтэй ерөнхийдөө. Тэгэхэд шууд очоод за энэ станцыг болиулъя зогсоё. Одоо тэр станц нь урлагийн том галерей болсон. Яндан дээр нь ингээд шүн ингээд гэрлэлэр ингээд гой юмнууд ингээд инсталляцууд хийж идэг байхгүй. Зүр тиймэрхүү жишээнүүд шууд хийжсэн байхгүй. Тэгээд нэр нь айгүй нэр хүнд нүсчихсэн байна. Тэгэхээр манайх өөрөөсөө гой хандаад зөв шийдвэр гаргаад ажиллах юм бол болохгүй их газар авах. Бид нар бол амар тийм үйлдвэрлэлсэн орн биш шүү дээ. Том яндангаас утаа гараад байдаг орн биш бид нар. Тийм үү? Тийм урбанист, индустриал, модернист тийм газар биш шүү дээ. Ер нь бол тэгсэн мөртлөө энэ зүгээр галт хөлж байгаа энэ иргэдийн ийм амар аюултай орчинд дэнчүүл амар аюултай орчин шүү дээ. Бид нар бол зүгээр амьд яваагийнхаа төлөө бид нар зүгээр ингээд хохироод байна гэдэг нь амар гонигтай байхгүй тий. Зүгээр амьсгалсныхаа төлөө тий. Амьд яваагийнхаа төлөө гамсгалсныхаа төлөө зүгээр хор залилаад байна гэдэг бол айгүй харамсалтай санагдаад байхгүй надад. Тэгэхээр нөгөө 70 хэдэн тэрбум төгрөгөөр чинь 40 м квадрат хэдэн байшин барина гэсэн харьцуулт байсан байна. 140 тэрбум төгрөгөөр нэг айлд 50 орчим сая төгрөгийн үнэтэй 30-аас 40 м квадрат байр бэлгэлсэн болвол 2800 айлд тэр 140 м тэрбум төгрөгөөр байр бариад өчгөр мөнгөс авахгүй. 30%-аар чинь тэгэл бас үржил байна. Тийм, тэнгууд би зүгээр тэгж Facebook дээр пост бичсэн чинь за болоо бэлгэлхэн ч юу юм бэ бүрхүү зүгээр 30% нь урьдчилгааг л болгоод тараацсан болвол тэр чинь 2800-аар 3 дахин үржүүлчихжээ. Тэгэл байхгүй гэдэг чинь тэгэл 2-3% ч юм уу 5-6% ингээд утаа буурчгаар л байсан байхгүй. Тэгээд тэр хүмүүс лизингтэй болоод 30% лизингтэй болчихвол ажил хөдөлмөр хийгээд тэр банкнда төлөх гээд ингээ ажилтаа орлоготой болох юм шүү. Ийм ажралын тойргийг яагаад үүсгэж өгөхгүй байгаа юм бэ? Тийм. Нэг иймэрхүү том юм аа л хийж гэж буудаа. Тэрнээс ч нэг эмнэлгийн тоог нэмээдээ гэсэн үг биш. Хүүхдээ өвдөгмөөргүй байна. Үйл олгон хүүхдээ бариад эмнэлэгт очиод 6 шиг антибиотик өдөр болгон судсаар нь шахуулмааргүй байна. Зүгээр ажиллаа хийгээд хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд нэг юм нормалны хэмнэлээр амьдрмаар байгаа байхгүй юу? Ийм л юмны төлөө бид нэр явсан. Утааг 100 мөгөр бүр үлгэр би оюутан дөнгөж өссөн жилийн өглөө ах ой цагтаа тэр чинь нөгөө борлуулдаг байлаа штэ. Яа тийм амар сүлжээ өссөн. Заваард өссөн шаг тэр ч олдохгүй заяо. Олдож байгааг нь аваад би төслийн зурх штэ. Хэсэг нь оюутны холбоо одоо мундаг дарга зэрэгнэр болцсон дэше явцсан байлаа залуучууд. Тэр нөхдүүдтэй чинь нийлж байгаа. Нөгөөдгийг чинь аваад тэгэд нэг төслийн нэг юм туурга дээвэр хоёр байдаг гэсэн. Тэдний дундаас чинь гингүүт нэгээс нэг 5000 төгрөг ундаж нэлээ эдгээр яв борлуулж штэ. Буцаагаад хамгийн муугаар л гэдэг үг юм гэхээр иргэдийн гар дээр очисон зуухыг
хэдэн төгрөгөөр буцааж авч ирэх гэсэн үг байхгүй. Тийм тэгээд хөдөр. Тэгээд нөгөө яагаад гэхээр нийлүүлэлт нь багассан, орж ирэхгүй байсан. Мөнгийг буцаж тараасан зуухнуудаа хомслыг буцаж хурааж аваад мөнгийн өгж иргэдээсээ аваад нөгөө хүмүүс чинь манайх шатгүй зуух одоо нөгөө утаа гаргадгүй зуух нь ямар зуух нь хамаа авахгүй шүү дээ. Тэр үл юмаа л хэлж байгаа. Адилхан өөр нэг зуух байгаа. Манайд нөгөө зуухаа зарж байгаа байхгүй. Бид нар цааш нь хэдэн нэмээд зардаг юм балиар юм хүртэл байсан шүү. Тэгэхээр тэр үл ямар ч үр дүнгүй. Иргэдэн тэрийг хүлээж авах сэтгүүлж байхгүй. Дунд нь ажиллаж байгаа хүмүүс юм шиг. Одоо ингээд эргээд бодоход айгүй их мөнгөн дээр тухайн үеийн ад ирэх мэдлэлнээ тоглолцсон байгаа байхгүй. Бид нар үнэхээр итгэсэн л дээ. Энэ утаагүй зуух гарч ирснээр үнэхээр сайхан асуудал шийдэгдэнэ гэж бодож байсан. Өнөөдөр үр дүнгийг харахаар үнэхээр гонсоомор, гомдмор, хариуцлага тооцмор хичнээн их төгрөг бас ингээд салхинд хийснийг бодохоос үнэхээр бас нэг харамсалтай зүйл болж байгаа. Сая бид нар жагсаал хийхийн өмнө бид нарын чинь тэр нөгөө 100 эсрэг үзэж нэгэн томоохон корпорацийн эсрэг үйл ажиллагаа явуулах нэ гэж хардангуудаа тэр нэг 100 тараас нь том компани нь Твиттерийн орчинд твиттерчдэд 40 сая төгрөг зарцуулаад энэ жагсаалын тухай зарыг бити түгээгээж сөрөг сурталчилгаа хийж өгөөч гэсэн юм байгаа байхгүй. Тэр нь бодиттой. Бодиттой. Бид нар бүр гадарсан. Яагаад гэж болохгүй шүү дээ тий. Би одоо нэрийг нэлчихээр хийндээ хэцүү юм. Шүүх цагдаа олоо явчихаар. Тэгээд иймэрхүү байдлаар энэ утааны зуух гэдэг чинь явдаггүй нь одоо өөрсдөө хийж байгаа тэр үйлдэлээр тухайлбал батлагдчихж байгаа үедээ. Үнэхээр тэр зуухууд чинь утаа арилгаад байсан бол яалаа гэж тэр хүмүүс чинь өөрсдөө тэгж хамгаалуулахыг хүсэв дээ. Бид нар яагаад ийм өөдгөө байгаа ер нь? Мэдхгүй. Бид нар яагаад ийм амар амиа байгаа? Зүгээр хідэн зуух зарж болно. Утаагүй болцгоё гэд те сайхан урайн дор зуух зараад за нэг компани байна уу хүмүүс нь байна уу энэ нэг нөхдүүдээс ахуулаад 50000 төгрөг ашгаа олно хамаа гэж. Гэхдээ үр дүнгүү гэдэг нь нэцээрээ чи яагаад ийм өөдгөө байгаа? Яагаад тэгээ шийдвэр гаргаж байгаа нь тэгээ тэнд ингээд лоббидуулаад тэрийг ингээд дэмжиад өөрийн хүүхэд магадгүй цэвэр амсалж байгаа. Гэхдээ бидний үр хүүхэд миний дөнгөж төрсэн хүүхэд торгошоо уушгаараа энэ хүүгийн новшийн нутаг амсалж штэ. Гэрээсээ ч гаргаж чадахгүй, цонхоо чонгоолгож чадахгүй. Зүгээр харин архитекттай болоод аман тойроод одоо хөрж штэ. Яагаад ийм өөдгөө байгаа юм бид нар? Дээрээ доороо. Тэгэхээр түрүү ингэнээр байгаа байхгүй. Миний бодлоор бол чи сайхан яг үдэ нөхөөрхөн амтэн дээр нөгөө юу төлөв түрүүний бөөсний хийж авсан дундаас 5000 төгрөг авч явсан оюутнууд бий байна. Нээс заралчлаа хэлжлээ нэг тухайд хэдэн 100 төгрөг чолсон тий. Тэр шиг тэр мундаг компани ч гэнэ тухайн үед нь тэрийг шийдэж гаргаж ирсэн засгийн газар шийдэж ирсэн улсын хурал сууж ирсэн хүн байна уу нэгвэл тэр мундаг компанийн толгойлогч нь минийнээс очих хонооч асуу шийдлээ олж суугаач гэдэг санаахгүй онохгүй хотын дарганы хоноор юм чи ерөөсөө бүр дугаагаад болохгүй юу тий тэгэхээр яг энийг далимдуулаад хотын дарга хэлэхдээ хотын дарга та намайг гэртээ онуулаач танд бас гарч шийдэл байгаа бах те юу бодож байгаа те ямар төлөвлөгөөтэй байгаа тэр чинь очиод танаа гэрт талун цай хоёлоо хувааж уунгаа те гэр бүлд нь 90 ус сууд шиг те хоёлаа хүн хүмүүсийн аав шиг те ингээд бас ингээд хүүр хүүхтэй ингэж байгаа олон бас саний жилтэй хүний хувьд те хүмүүсийн хувьд танаа гэрт очоны гэдэг хүсэлтийг би танд одоо яг энэ анчид нэвтрүүлэх хязгаарлалцээр ингээд хүсэж байна. Тэгээд та бас хүлээж авахыг бас хичээгээрээ магадгүй бас таныг ойлгохгүй те бас биднээс нэг юм төрүүлж явахнаас ойлгохгүй энэ төр байж болно шүү дээ. Тэгээд ярьж хөөрөх юм байвал тэгээд очиод хоёлаа сайхан ярилцъя гэж уриалмаар байна. Гэр хорооллынхныг ерөөдөө бол хандхад зөв хэлэхэд гэр хорооллын яг бас хөрх хэцүү юм шиг байгаа. За газрыг ч худалдаад авъя. Байшин бариад үе гэхэлэр үгүй энэ газар дээр чи миний аав ээж те анх гэр бүл болж ирсэн. Энэ газар дээр чи би унсан байхгүй те. Тэгэхээр би нэг зарахгүй би эндээ л амьдрахыг хүсэж байна гэдэг хүсэлтэй хүмүүс олон байд юм байлаа. Гэхдээ бүгдээрээ нийтээрээ амьдрах хотод амьдарч байна те. Нийтийн ирэх шиг хотод амьдарч байгаа учраас хотномч тэр ерөн дээд байгууллагууд ч ард иргэдээ хилцээр аягүй зөв хэмээр юм шиг байна те. Хийндээ алдагдaltaгүй хилцээр штэ эн чинь бол хүн чинь бас нэг ам хэлээр бас ойлголцож болдог штэ те. За найз за ингээ газраа өгөөч те. Хажуудлынхаа хөрчтэй доржтой хэлээд өгөөч. Та хоёрт ингээ нэг байшин өгье. Ингээ бүгд утаагүй болъё те. Ингээ сайхан тунгалаг харъя те. Тэгэхгүй одоо зүгээр ингээ нэг нүдний шилгүү над чиг одоо хасах 600 хүн нүдний шилээ авчихаар те яг яаж хардаг шиг хутаан донд бид нар яг л хот дундуура тэмцэж амьдарч шүү дээ те. Сая та нар нэвтрүүлэг хэсгээд энэ чинь ингээ утаа тавьсан байсан шүү дээ. Би саяхан 12 сар тэр хүүхдээ сахиад тавьсан сонгоны архын дүүргийн эмнэлэгт коридор нь ямар ч юм утаа тавих шаардлагагүй ийм утаатай харагдчихсан байхгүй юу. Тэгээд бид нар утаа тавиагүй зүгээр энэ порчч жоохон. Заавчлаар тэнцээ бол ерөөсө порч таглаад ийм утаа орж ирнэ. Тэгэл оройд ингээл нэг доошо нэг давхарлаа буухаар коридороор нь дүүрэн хүүхдээ тэрсэн ээж нар хүүхдээ нь бүр арай хийж амьсгалцсан.
Тэгээд тэгсээр байгаад л үннийг хэлэхэд бүр заа чагсаал хий та гэж утсан. Тэрнээс үнэхээр миний тайп ч ер нь чагсаал энэ төр хийгээд авах хүн биш шүү дээ. Би тэгж бодсон чамайг чи өдөрч би мэдэн шүү дээ. Тэгээд анх ингээ явахаар юу ч та заавас нэг тэмцэгч нэг хүн гарч ирж хэсэг чимээгүй болсон байсаад улс төрлөөл гарах юм даа. Тийм бодож байна. Нэг ягаад би тэрийг цочмог сонин юм шиг нэг хүлээж авсан гэхэлэр нэг иймэрхүү те ямар ч үр дүнгүй штэ гэж бодсон байсан байхгүй. Буруу л байж л те одоо бодох те юу гэдэг нөгөө хүлийн бүр нэг найдлага тасарсан шгүй хэмжээний байгаа байхгүй. Тэгж болохгүй юм байна. Бидний монголчуудын нэг дүгндэг нэг сайхан юм юу гэдэг тал шиг явуулж ав сэтгэлтэй гэж. Энэ бол ерөөсөө зүгээр энэ бол биднээсээ магтаал биш ээ. Энэ бол биднээсээ те өөрсдийгөө ямар тэнгээ хүлээмжшүүлж байгаа үг юм аа. Тэр шиг. Тэгэхээр одоо юм ууж байж болохгүй. Өвөл болохоор энэ утаатайгаа нэг л сайн байна гэж уулздаг. Тэ энэ байж л гэдэг шиг маска зүүж аваад сайн байна гэж өвөлтөөгөө уулздаг. Тэгэл зам болохоор сайхан мартдаг ташгаа ууж сэтгэлтэй. Ингэж бүгдээрээ би өөрсдөө хийхэд зөрчмөөргүй байна. Ингээд бүгдээрээ хэсэгэн зар сурталчилгаа үзчихэд эргээд уулзъя. Энэ зар сурталчилгааны дундуур баягуул бол маскны реклам явьж байгаа юм. Чиний хүүхдийн маск эмисан 1100 төгрөг. 1300. 1300 юу те? 1300. Одоо энэ тамны маск энэ бол одоо дэлгэхээс ч амар болсон хар хугацаанд талхсаар аваад ирсэн. Энэ 2500 тий. Жишээ нь одоо юу гэдэг эмийн санд нэг очрлоо зогсож хахад нэг хүн нэг ээж хүүхдтэй ханаад 6 настай хүүхдтэй ханаад хүрцэн гэдэг юм ахад 81000 төгрөгийн тооцоо гарч байгаа. Юу дээр авчихсан. Нэг удаа хэмжиж 5 хоногийн юм байна. 5 хоногийн юм. Эмч өрхийн эмч бичиж өгтөө 5 хоногор эм бичиж өгж байгаа шүү дээ. Ер нь 5 хоног уугаад үзгэдэг. Тэгээд ер нь бол 81000 гэдэг бол зүгээр амьсгалсныхаа төлөө тусч байгаа энэ ханаад яг зарим үед нүцгэн гараад татгаа авж байгаа хүмүүс зөндөө байгаа баг. Гэхдээ ихэнхдээ энэ утааны нэг суур одоо нэг хилм одоо өртгөд их бэлэн байна шүү дээ ханаатанд одоо энэ имзэг болсон энэ амьсгалын замын өвчин чинь. Одоо эднэрт болохоор 81000 төгрөг ингээд өрөөд гэнэ гэдэг бол амар ханас шүү дээ. Өнөөдөр тэгэл залуу гэр бүлүүд чинь бүгдээрээ л гэр оронтой болохын тулд зээл аваад 8% ипотекийн зээлтэй сар 500,000 төгрөгийн зээлтэй явж байгаа. За тэгээд дээрэс нь нэг нь хүүхдээ хараад нөгөөх нь ажил хийж байгаа. За хүүхэд нь сардаа дор хаяж нэгээс 2 удаа ханаад хүрч байна. Ханаад хүрэх толондоо 70-80,000 цаас нэм аваад байна. Ингээд манай өнөөдрийн нөгөө ганц ажил хийж байгаа хүмүүс маань хэрэг цайлаа авдаг байлээ. Ажгаар нь идэж юу? Идэж юу? Үр зээлээ дарна. Дээрэс нь хүүхдийнхээ энэ тэр ингээд явах. Тэгэхээр энэ утааны асуудал манай залуу гэр бүлүүдэд маш хүн дээр санхүү эдийн засгийн хувьд маш дарамтуулж байгаа. Одоо яах юм нэгэнд хүүхдээ өвдсөн хамаг 20 одоо тэмтэрч байгаа зүйлийн хамгийн гаргал эмийн зарцуулж штэ. Энэ ч нэг өөрөөс нэг юм асууя л да. Ер нь зүгээр яг ингээл утаа гэж ах юм. Би бол одоо ханаад хэл явж байгаа. Утаанаас уулсан гэж яг нарийн мэдэхгүй л байна. Өөр янз бүр вирусын гаралтай ч юм уу тийм юм яваад байгаа юм шүү. Бүгдийн тэр утаараа чигээд байгаа ч юм уу тийм хандлага байгаа юм шүү. Утаараа чих хэвээр. Яг цаас маас тийм бай гэдэг. Ер нь тийм нарийн судалгаа байна уу? За ачаараа яг нөгөө эргээд мэдээлэлгүй байгаагийн гол илэрлэл нь байхгүй. Тийм. Вирусын гаралтай ханиаднууд одоо хөвчлэн байдаг болсон. Яагаад вирус харшлын гаралтай байдаг гэж утаатаа орчин бохир учраас тэр вирус чинь мутацид ороод бүр дийлдэхэрэг болсон. Бид нар баг байхдаа ямар юм уудаг байлаа? Таргун шир сүүн тийгээд уухад ханиад идэгдэг байсан биз дээ. Тэгж таргун шир гэж тийм. Одоо 6 антибиотик судсаараа шахуулж ээж л идэж байгаа байхгүй юу? Гэдэг чинь энэ орчны бохирдол чинь энэ вирусуудыг бүр ийм ам бүхтэй болгоцсон. Дээрээс нь тэр түүнээсээ үүдээд эдийн засгийн охирлон 77 тэрбумаас гадна судлаачдын янз бүрийн тоонууд байгаа. Өөр манай судалгааны хүмүүсийг штэ улсаас мөнгөний өгч судалгаа хийлгэсэн нэг ч юм байдаггүй. Дандаа судлаачид гаднаас өөрсдийнхөө боломжоор төсөв хөрөнгөө босгож ирж судалгаа хийсэн байдаг. Сая хамгийн сүүлд нэгдсэн улсны байгууллагын хүүхдийн сангийнхан л одоо нэг хэлж өгөх тоог биднэрт хэлж байгаа байхгүй юу? Судалгаа хийж өгсөн. Тэр 500 орчим хүүхэд нас орж ийн гэдэг тоог. Өөр нэг судалгааны байгууллага хийснээр жилдээ 183 сая долларыг ийм эмчилгээнд монголчууд зарцуулсан байна гэж байгаа. Үүний бол эхний 5 жагсдаг өвчин нь бол энэ агаарын бохирдолтой холбоотой өвчнүүд байхгүй юу? Тэгэхээр энэ судалгааны ажлууд манад хийгдэггүй ш. Хийгдсэн манай одоо эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн салбарч байна. За нөөбийн хүн ам хүүхдийн
санч байна. За гадны дотны төрөний ярьсан байгууллагууд хувь хүн ч гэсэн өөрсдөө судалгаа хийгээд ингээ явцсан үзүүлэлтүүд байдаг. Энэ статистик тоо үзүүлэлтийг бодит байдалд хөрвүүлж ойлгох тэр чадвар байхгүй. Яг төр засгийн хүрээнд тэр шийдвэртээ энэ статистик тоо үзүүлэлтийг ойлгож энийг шийдвэртээ тусгаж чадахгүй. Тэрээс тоо үзүүлэлт бол байна шүү дээ. Та нар дунд одоо уучлаарай би зүгээр сүргийн мэрээл уншиж байна. Мэдээж бид нар ингээд тэмцэж байгаа улсууд тийм ээ. Мэргэжлийн хүмүүс нь байгаа юм чинь тэрийгээ сайхан гаргаад уцаага төрөөрөө тараалгадаг ч юм уу мэдээлэл түгээлэгдэг тийм юм хийж болдгоо юм. Уг нь энэ бидний ажил биш л дээ. Дүлийн Тэгтээ шүү дээ. Одоо манай төрийн бас байгууллага чинь албачаад явж штэ. Энэ дээр 10 орчим эрдэмтдийн баг орж ирж байгаа. Ямар мундаг боловсралтай залуучууд гэж. Дандаа гадаад дотоодод магистр, докторийн зэргүүдээ хийчихсэн, хувьтай лабораторитой болчихсон. Аюу мундаг залуучууд яг бидний үе. Тэд нар чи яг нөгөө утаанаас болоод гэр бүлд нь үр хүүхдүүдээр нь асуудал үүсчихсэн учраас бие дагаа судалгаа шинжилгээ хийчихсэн. Тэрнийхээ мэдээллүүдийг биднэрт өгж ял та яг бид нар анх удаа нэгдэж байгаа. Үнэхээр зовсон судлаач аав ээж нар, сэтгүүлч аав ээж нар, эмч аав ээж нар гэх төлөөллүүд нэгдээд тэгээ би яг хитэн сэтгүүлч хүүхнүүдтэйгээ эхлүүлсэн болохоор та нар руугаа ингээл хандаад энэ хараа ийм тоотой байгаа минь энэ тоог ингээ гаргаж өгөөч гэж бид нэр одоо л их хэлж байна. Тийм учраас эн чинь богино хугацааны ажил биш маш урт хугацааны ажил цаашдаа нэг нэвтрүүлгээр тогтохгүй манай дараагийн тэр мундаг судлаач аамараас бас урьж оролцуулаарай. Аюу мундаг ярьдаг залуучууд байгаа. Хийсэн ажилдаа судалгааны тоо дүн баримттай. Бас нэг зүйл та нараас та гурав жишээлбэл одоо жагсаалт хэн ирсэн манай жагсаалт гурлаа ирээгүй. Ирээгүй. Амгаатай хүүхдтэй байж. Би хүүхдтэй болно нийтлээ. Тэнд дээр би очимоор л байсан. Гэтэ би нэг зүйлийг бодсон шүү. Тэгэхэд хасаа энэ та дайрагч байсан бол таа гэж. Би 2 хүүхдтэй хараад гэртээ байдаг. Манай нөхөр ажилтаа. Тэгтэл би 2 хүүхдтэй бүр зөөгөөд ээж авдраа авч тавьж байгаа тэр чигсэлээ зохиноос ирэх ёстой байсан. Агийн хүүхдтэй. Асар олон хүмүүс ирэх ёстой байсан. Ирэх ёстой байсан уу? Хүүхдтэй. Утаагаар амьсгалж байгаа юм зү. Тийм учраас та нарт битэн юм байгаа чи. Ирэх ёстой. Бүгдээрээ намайг хин гэж харах чинь ч юм уу, манай ээж нарыг хин гэж харах чинь ерөөсөж чухал биш. Утаагаар амьсгалж байгаа л бол ирэх ёстой. Учирлаа. Энэс чи одоо нөгөө хаашаа вүлээ? Сэрлүү дөрвөлт яваад байгаа штэ. Тэгээд сая манайхаа хэлж байна. Түрүү хэлсэн. Энэ одоо 1300, тэгээд адэр нь 2500. Энийг авч чадахгүй хүмүүс байгаад байгаа ингээд байгаа. За үүний хойд тэр өөрийн хойд гэж хэдэн юм цуглараад сайн сайхны төлөө юм цуглар тийм бол дэрдээ байгаа хүмүүстэй туслах ихний хэлцэнд юм байвал зүгээр юм шүү. Хүмүүстэй гэж зөндөө хүмүүс хэлдэм ярьдیں۔ Тэгээд би ч гэсэн бас дотроо бодож ил байна л да. Надад одоо шууд май гаргаад өгөө гэхэлэр тийм айхтар одоо тийм ээ. Боломж нь юу юм гэхээсээ илүү би энийг харин бодоогүйс бодоол байгаа. Гэтэ бол яг үү зүгээр дотооддоо сайн дурын үйл ажиллагаа хийхээсээ илүү би бол тэрэгтэй хийж байгаа зөндөө олон байгууллага зөндөө олон тийм ээ хүмүүс байх нь байгаа том компаниуд бүртэл ингээл айгүй хандвилж ил байгаа л да. Гэтэ би энийг болохоор дахиад сайн харж байгаа надад өөр ямар боломж байна тийм ээ. Гаднаас татаж авчрах тийм ээ. Тэрийг л би бодоод байгаа байхгүй юу. Нэсвш надад бол зөндөө олон л одоо тийм ээ хүмүүстэй холбогдох контакт хийе гэсэн бол боломжууд байгаа. Гэтэл одоо энэ үйл нь ингээд дуусах байх. Тэгээд дараа жил за автаа минь сайн байна уу гэж уулзахгүйгээр 100 жоохон хөөцөлж байгаа. Жоохон ч гэсэн ганцыг ч гэсэн. Гэхдээ дараа жил гэж битээ хаашин тавь. Тий ойлгож энийг зөвлөж би явах гэж үнэхээр завгүй би одоо шүн унтаж чадахгүй ш. Нөгөө цагийн зөрөө байгаа учраас тэр хүмүүстэйгээ шүн юм ярьж байгаа юм чинь. Манай тэр жагсаал дээр бол би гол ярьсан юм бол эмнэлгийн ор хөрөлцөө хөрөхгүй байна. За эмнэлгийн мэрэгчлэлтэн ялангуяа хүүхдийн эмч бол маш бага байна. За тэгээд одоо улсын эмнэлгийн төлбөртэй орыг би шүүмжилж энэ 3 сэдвээр би жагсаал дээр ярьсан байгаа. А түрүү алтан дээр өөр бол хэллээ шүү дээ. Эхний ээлжинд утаагаа арилгаа тэр эмнэлгийн мөнгө зарж байхаар эхлээд зөв шууд утаараа орё гэж байна. За утаа үнэхээр эргэжил яг арилж чадах болов. Эргэжил дахиад хүүхдүүд дахиад шалгаараа хөглөрч хэвтэн шүү дээ. Тэгэхээр биднэрт яг эмнэлэг бол үнэхээр хэрэгтэй. Манай одоо Монгол улсад байж байгаа эмнэлэг бол Улаанбаатар хот 500 мянган хүн амтай хад зориулагдсан тооцоологдсон эмнэлэг. Бид нэр 2 дахь үүсч үтэн сая 6 зохиолт авчихсан. Тэгээд орхитой улсын гих хүүхдийн гих толтолтой нэг ч эмнэлэг баригдаагүй. За яг 40 хүүхдийн ор 70 хүүхдийн ор солонгосын хөрөнгө оруулалтаа гэдэг энэ нэрсээр ганц 2 хэн юм яриадж байна. Тэр нь энэ их ачааллыг хаанаач хүрэхгүй эсэнд нэг туслал усгаж байгаа төдийхийн л асуудал. Тэгэхээр энийг бүр улсын хэмжээнд төр засаг оролцоод бүр системд дүүрэг болгонд хангалттай хэмжээний ачааллыг даах хэмжээний эмнэлгүүдийг барих хэрэгтэй. За миний зүгээр сонссноор сая бол зүгээр шав тавьсан л гэж яриад байлээ. Хүүхдийн эмнэлгийн шав тавьсан гэдэг энэ шав тавьсан гэж яхаг мэднэ. Тэгээ цай болохыг хэлнэ. Тэр ингээд суудсахыг хэлнэ. Тий бид нарт тийм нэг бэлэг тэмдгийн шин чанартай туу цайзалсан нэг дөрвөлжин цэм
хундаам цутгасан тийм бид нарт хэрэггүй яг бодиттой байшин барилга эмч мэрэгчлэнүүд хэрэгтэй. Тэгээд энэ төрийн өндөрлгүүдийг тэгээ холбогдох тэр ажилтнуудыг хүүхдийнхээ эмнэлэг дээр нэг санаанд үе одож би очих чинь ирэх чинь гэж зарлахгүйгээр яг бодит байдалтай тэгээд уулзаад үз. Яг таныг очих чинь гэж хэлвэл тэр имлэг чинь тэр хүүхдүүдийг цаад өрөөлөв чихэж оруулаад бүр завааруулсан юм болно. Хаана үцгэн байна гэдгийг хувцсгүй байна гэдгийг бид нар хэлэх ёстой. Цагуулсан маань шудраг баймаар байна. Үний яриад байна уу, худлаа яриад байна уу гэдэг үнэхээр очоод үзэх хэрэгтэй. Дээрэс нь эмчнэр өдөртөө нэг 25 орчим хүүхдэл үзэх хэрэгтэй байна л да. Тэгтэл манай сүүлийн эвцэн эмнэлэгт том хүн хүүхэд нээсэн 50 гаруй хүмүүсийг эмчин үздэг. Бүр ингээс эмчин яг муужирч унах гэж байгаа юм шиг хүн орж ирж байгаа байхгүй юу. Тийм хүн орж ирээ тэр одоо зүрх мөрхийнхнийхэн тэр юмыг яг бүрэн чагнаж ойлгооч юу. Өчигдөрт манай хүүхдийн байдал ямар байдалтай болчиход өнөөдөр дэрдэд байна уу, доордод байна уу гэдгийг санаач юу, үгүй ч айгүй хэцүү байгаа байхгүй юу. Эмчнэрийг бас ингэж шийтгэж болохгүй шүү дээ. Тэгээд нэмэгдэл нэг ч төгрөгийн цалин байхгүй. Өсрөө дээдлийн цалин 700 мянган төгрөг. Тэгсэн хэрнээ хамгийн чухал ажлуудыг нь хийдэг. Эмчнэрийнхээ тоог нэмэх хэрэгтэй. Сувилагч нь өглөө 6 цагийнхаа тариаг хийсээр байгаад хамгийн сүүлийнхээ хүүхдээр ирэхэд 9 цаг болж байгаа байхгүй. Тэгээд дахиад 9 цагийнхаа тариа руугаа нөгөө сувилагч нь ингэ явж байгаа байхгүй. Энд чинь энгийн үзэгдэл биш шүү дээ. Дээрээс нь эмчнэр хүүхдийг үзээд энэ тархины даралцсан зүгээр гэдээ явуулчихдаг. Тоонустай жирэмсэн байхад дандаа тоонустай энэ зүгээр угасаал тийм байдаг явуулчихдаг. Бид нэр энэ бүгд жирийн биш. Энэ бол аимшигтай. Энэ бол цаашдаа бидний хүүхдүүдийн үндсэн эмгэгийн суурь тавьж чинь төвлөн зөвшөөрөөд энэ бүх байдлаасаа гарах ёстойгийн төлөө нэгдэх ёстой байхгүй юу? Тийм. Тэр нөгөө 40-40-оос 50 хүүхд өдөрт үзэж ин гэж байгаа байхгүй яг эд ачааллынхаа үед. Тэгээ нөгөө 40-оос 50 удаа нөгөө чагнуур ингээд зүдэг. Чагнуур чи нэг 2-3 минут ингээд зүгэж чих амар холгож өгдөг байхгүй юу? Толгой хэрэг та нар ингээд ойрхон байдаг бол зүгээр зүгээд үзээрэй. Тэгээд тэрийг 40-оос 50 удаа өдөрт хийн. Тэгээд нэг хүүхдийг чанахтаа доор иж 5-аас 10 минут чагнах хэрэгтэй. Ингээд 40-оос 50 хүүхдийг үзсэн юм чи орой гэртээ ирэхдээ нэг жихэн шуугаад нэг юм сайн сонсдгоо гэж чадахгүй сонсгож өсөхгүй болтлоо тийм хэцүү байдалтай гэртээ. Ерөнхийдөө эмчнэрийг маш их тойлдуулалт нь ажилладаг. За тэгээд энэ эмчнэр маань өөрөөсөө хэл амгүй биш мэдээж энэ нөхцөл байдлаа хэлдэг. Хэлдэггүй шилдэг эмчнэрийнхаа хуралж байдаг юм уу тийм ээ. Ингээд эмнэлгийн дотоод хүрээнд бид нар ачаалаа дийлэхгүй байна. Эмч нэмж өгөөч, совилогч нэмж өгөөч гэхээр дарга нар нь ерөөсөө төсөв санхүү байхгүй. Одоо байгаль хүчин чадлаараа ажиллахаас сураагүй байхгүй. Одоо чинь бүгд яг өөрсдөө шинээр яв. Чинь одоо бүрхүү сүүлийн одоо чиний үеийн 2 сар за утаатай ид эхэлж байгаа 2 сар гэж бодъё. Хэдэн удаа нэмлэгт хүүхдээ хөтөлж утсан бэ? Би сая энэ жил 3 удаа хүүхдтэй нэмлэгт хэвтсэн. Хөвтнээд чинь 1 удаа идэхдээ 5-7 хоног штэ. 2 хүүхдтэй нэг удаа ханаа төрсөн, нөгөөх нь 4 удаа ханаа төрөг 3-т нэмлэгт хэвтсэн. Хамгийн сүүл сая чагсаал хийхдээ чагсаалыг анх зарласан өдөр би нэмлэгт хүүхдээ сая хэвтчихсэн. 12 сарын 19-нд л би нэмлэгээс гарч ирсэн. Тэгээ 26-нд нь чагсаалаа бид нар хийсэн. Одоо нэг өнгөрсөн 7 хоногт л ёстой нэг 31-тэй залгажл хүүхдээ ханаад идэх чинь. Одоо цэцэрлэгт өгөхгүй, би өөрөө ажил хийхгүй, хүүхдээ хараад ингээ нормал нэг гэртэй байна. Тэгэхгүй бол жилд 500 хүүхэд нас барж байхад би юу бодож хүүхдээ дахиад цэцэрлэгт өгөө дахиад ингээд хатгаа аав гэж явах уу чинь миний л хүүхэд штэ. Өвдвөл миний л хүүхэд зовж би шанална. Энэ дарга нар шаналхгүй штэ. Тийм чинь би хувьдаа өөрийнхөө хариуцлагыг өрөөд одоо тэр санхүү орлого мөрөөдөл тэр бол зүгээр мөрөөдөл болсон штэ. Нөхөр арай хийж ажиллаа хийгээл мөнгө олж ирж байвал болоо би хүүхдээ хараад гэртээ сууя гэж бодчих. Дахиад ганцхан зүйл асуу. Би таныг нөгөө яг тэнцээ мэдээлэл хийгээл зурагтаар гарч яхад яг тэгж харж ирсэн байхгүй юу. За бид нар өөрсдөө болохоор бас өөрсдийнхөө одоо энэ санхүүгийн байдлаар тийм ээ одоо яаж хохирсон энийг нөхөн төлбөрийг бид нар бас нэг хэрэгтэй авах хэрэгтэй гэж ярьж ирсэн шүү дээ. Тэр ер нь хэр ирээдүйтэй болов боломжтой болов манай өгч чадах уу? Өгөх хэсгийг би мэдэхгүй нь. Яг тэр манай засгийн газар тэрийг өгч чадах болов. Би тэрийг сонсоод би өөр айгуу тийм бүрхэг гарсан. Ингэж бодож болохгүй. Бодож болохгүй биш л дээ зүгээр яг уу. Чин сэтгэлийн бод. Ер нь яг гэх юм бол айгуу тэр бол бас айгуу их л олон даваад их л олон юм болох байх та. Тэгээ яандаа л гэсэн бодол төрж ирсэн байхгүй. Тэр таныг чадахгүй энэ төр гэсэн үг биш шүү. Монгол эмэгтэйчүүд Монгол инженер чадахгүй гэсэн үг биш. Шударга хэлэхэд бол тэнцээ бол яг ингээл цөмөрө гараад ингээл ярилцлага өгөөл тэгж яхад нөгөө эрэгтэй хүн ерөөсө бараг харагдаагүй. Нэг эрэгтэй хүн байсан уу юу? Тэгээд дандаа эмэгтэйчүүд нөгөө ээжнэр л байна даа гэж бодож ирсэн байхгүй. Тэгээд тэнцээ нөгөө ажил төлбөрөө алдсан хүүхдүүд имлэгээр ингэж явсан тэрнийхээ нөхөн төлбөрийг авна гэхэд үнэхээр чадахгүй л гэж би бодож ирсэн байхгүй.
Шудраг миний бодол зүгээр. Захиргааны хэргийн хууль өнгөрсөн оны 16 оны 7 сарын 1-нд батлагдсан. Үүний дагуу бид нэр хэрвээ төр захиргааны хариуцлагатай албан тушаалтан үр дүнгүй арга хэмжээ авсан бол огт эс үйлдэлээр огт арга хэмжээ аваагүй болвол түүнээс нь болж хохирсон охирлоо иргэд төрийн бас байгууллагууд ч юм уу ер нь нөхөн төлөвлөж авах тийм хууль эрх зүйн орчин бүрдсэн. Тийм учраас л би ингэж нөхөн олгоор шаарддаг гэдэг санаачлаг гаргаад манай ээжүүд дэмжсэн. Энэ санаачлага хэлэхдээ би их айж исэн. Мөнгө нэгсэн хүүхэн харагдчихгүй. Утаа гэсэн юм гэгэн том зорилгынхаа зэрэгцээ мөнгөний юм шиг харагдчихгүй гэж бодож байсан. Гэхдээ намайг юу хүч оруулсан гэхээр ер нь хэдий болтол бид нэр ингээд тэр хүмүүс бидний эрүүл мэнд үр хүүхдээ ирээдүг үл тоож байхад тэр хүмүүс засгийн газрын мөнгөнийх нь төлөө би яага санаа зовж явах ёстой юм. Ямар ч зүйлээсээ ингэж хариуцлага тооцож болд юм байна гэдэг ихний жишгээ тогтоохоо үднээсээ би хувьяасаа алдсан 3 сая төгрөгөөр нэхэмжлэн өөр ээж нарыг би санхүүгийн баримтуудаа цуглуулж агаад манай одоо төрийн бас байгууллага дээр ирээд хамтдаа нэхэмжлэе гэж байгаа. Баггүй яг тэр хууль эрх зүйн орчин өнгөрсөн жилээс эхэлж байгаа юм шүү дээ. Нэхэмжлэх хуулийн эрх зүйн орчин бүрдчихсэн. Санаж байгаа бол та нар дээр яг зочноор орж исэн алтан гэрэлгээд хуульч аав яг энэ тухай ярьжсэн да. Одоо яг бид нар тэр чинь анхныхын нэхэмжлэгийг гаргах гээд байгаа юм. Засгийн газрыг газраас нөхөн олгор шаардна. Нөхөн олгорын хууль гараагүй. Гэхдээ тэр хуулиа бас гаргах гэж шаардна. Энэ бол бид нар харьцангуй ээж аавд 30 гараад энтэнд очиж сураа, жоохон юм сонсоод бусад нийгмийн хүмүүс чинь бас ингэж амьдарч болоод байд юм байна. Ийм сайхан нийгэм байд юм байна. Ингэж хариуцлага тооч болд юм байна гэдгийг мэдэрчээд энчээ ирж за ингэ зүтгэцгээ хамтдаа гэж байгаа. Би өнөөдрийн нэвтрүүлэгт ямар ч таартай орснох нэг зүйлийг л баталгаатай хэлье. Дараагийн хэрэгцээ ямар нэгэн жагсаал байна уу те одоо юу гэдэг тэнцлийн ямар нэгэн хэлбэрүүд байгаа даа шүү дээ. Энд бол ямар нэгэн байдлаар маш идэвхтэй оролцсон те. Манайх ч хэцүү шүү дээ. Яг нөгөө нэг өөр дээр эрхэн зөрч хүдэхгүй бол өстөө өчиг 10 зүг байхгүй. Тэгээд хаяад алгуурлаад байдаг. Би шинэ нэг юун дээр мэддэг вэ гэхээр нэг найзтайгаа нэг ойлгоон гэрээцүү болж буруу болж гэж хэрэлцсэн. Ах нь яалч тэн дээр ажилтдаг байхгүй гайгүй том албан шил дээр. Тэнгүүт нөгөө нөхөр бол ерөөсөө тэр ахих талд ороод байгаа байхгүй гэр энэ санхууг ингээд бүрдүүлээд байгаа том нөөц нь байгаа учраас яг тэрэн шиг хүмүүс юу гэдэг вэ? Миний асуудал хүнддэггүй би өнөөдөр хөөгдөхгүй багнасны хөөгд байхгүй учраас би бол ингээд алгуурлаад явцсан өмнөх юм дээр харсан. За эмцэн лайк дарсан байж магадгүй сошиалэр явж байхад нь энэ удаагийн дараагийн юм дээр бол би ямар нэгэн байдлаар дэмжиж оролцсноо. Бус хүмүүс ч гэсэн өөртөө тулгараагүй ч гэсэн тий. Алцаараа. Би надад амаа санаж байгаа би чинь фэйсбүүкийн чинь нэг юмныхан доор нь пост комент бичээд за амгаа загварын залуучуудыг чамд даатгалаа шүү чи дагуулад ирээрэй гэж хэлсэн. Агруу яг өмнөх өдөр нь бид нарт хөтлөгч хэрэг болоо. Гэтэ яг өмнөх өдөр нь цаг тулцсан байсан л та. Агч утааны эсрэг чагсаал нэгдэж чадахгүй хөтлөөд өгөөч гэх гэжсэн. Тэгээ нэгтгүү гэж асуугаад хариу ирэхгүй болохоор би одоо бүтэнсээ өдөр хүн рүү мессеж өччих чинь бас жоохон бүдүүлэг юм дэ гэж тэгвэл чи уцаас хэлсэн юм уу? Тэгээд би чиний пост хийсэн байхгүй юу? Би айхтар болоход би нэг одоо дараагийн удаа би өөрөө чинь фэйсбүүкээр тэмдэглэж байгаа. Хүчтэйгээр бичиж шүү дээ. Би ерөн зүгээр зөв дургуун үргэсэн хүний зөв дургуун үргээд янз бүрийн болоод уурлуулад байдаг хүн. Гэтэ шудраг хэлэхэд бол болохгүй юм. Гадаадаас ирсэн гадаадд олон жил болж байгаад Монголдо ирсэн залуучууд Монголын агаар сайхан шүү, цаанаал нэг задгаа гэж. Цаанаал нэг сэвэлзээд салхин сайхан шүү гэж. Нэгээл хэлж байгаа. Тэгэхэд одоо бол хөдөө тийм Чингис хаан сонгоцны буудлын дээр бууж байгаа хүмүүст одоо бид нар гаднаас ирсэн хүмүүстэй маск барьж очих үлдсэн байна. Тунгалаг сайхан задгаатай салхинаас илүүгээр утаад ортог угаар л өртүүлж байна. Гэтэ үнэхээр амар харамсалтай. Би бол муугийн жишээ байна. Юу гэдэг ганцхан бүрхүү март 2-ыг хараад ингээд гимшээд суугаад байх ба штэ. Өөрхий ирээдүйн төлөө өөрхий амьсгалж ухтааныхаа төлөө бид тэр жагсаалт очиагүй дайг харамсаж байна. Дараагийнх дээр л тийм би уусаа очино. Гэхдээ Твиттерийн орчинд ч юм уу энэ бол бэлтгэсэн жүжиг юм аа. Тийм үү? Юу би Твиттерээс харсан. Энэ бол бэлтгэсэн жүжиг юм аа. Тэр нөгөө нэг утаагүй зуухыг ерөнхийдөө бол борлуулдаг том компани эсрэг ерөнхийдөө унгаахж байгаа хэсэг бүлэг бүр нэг нөхрийн нэртэй жүжиг юм аа гэж байгаа. Тэр хиний жүжиг байх нь надад ерөөсөө чухал ш. Энэ аль нэг нам байсан ч надад чухал ш. Бид утаатаа тэмцэж байна. Бид амьсгалж яваагийнхаа тий энэ хохирж гимтэж явж байгаа төлөө бид нар утаатаа тэмцэж байна. Түүнээс биш юу гэдэг аль нэг цэнхэр улаан нам биш те аль нэг юу гэдэг нэг компанитай ч юм уу те тэмцэж бид нар утаатаа тэмцэж байна. Үр хүүхдийн амьсгалж утаатаа тэмцэж байна. Жил 500 хүүхэд хорвоо дээр ирчээд ээж аавыгаа баярлуулчаад буцаад амьсгалсныхаа төлөө аав ээжигээ баярлуулсныхаа төлөө буцаагаад хорвоогоос ингэ явж байгаа гэдэг бол энэ бол үнэхээр аимшигтай даа. 500 аав ээж те тэн ингээд яаж тавж ийн гэж бодож байна. Энэ бол зүгээр л утаа шүү дээ. Бид нар амьсгалж байгаа төлөө. Энийг шийдэх боломжууд биднэрт байгаа бах.
Тэгэхээр хүн болгон бас амиа бодлого те довоо шарлуулалгүй бүгдээрээ нэгдээд энэ утаадны хэсэг тэмцэх хэрэгтэй. Гэр оролцооныхоо ч гэсэн бид нар зүгээр хад үтсэнгүү хөдөө те галт үсний л хад үтсэнгүү бүгдээрээ бас тэмцээд энэ Улаанбаатар хотыгоо те энэ Азийн цагаан дагнаа улам өндөр дүүлэн нисвэх те одоо дагныг одоо нисгэх одоо тийм боломж бид нар өөрсдөө байна. Тэгээ 500 хүүхэд өнгөрж байна гэдэг бол аимшигтай таагаад зөвхөн 500 хүүхдийн нэг ээжийн төлөөл бид нарт ирж өглөө бид нар үнэхээр цасаалын өмнөдөр тэгээд бид нар бүр үнэхээр хэцүү байдалтай байсан те өөрөө тэр зааланд хурлын танхимд байсан 10-аад ээжүүд бүгдээрээ уйлал нөгөө ээжигээ тайвшруулад тэгэхэд манай тэр ээж ямар мундаг байсан гэж тийм ээж 500 ээж дахиад цаанда нэгтийн л уулзахад бид нар тэгэж бүр гол говдоод элэг эмтэрч амж тэгэхээр тэр ээж маргааш нь жагсаал дээр ирчээд би энэ утаанаас олж хүүгээ алдсан нэг ээжүүдийн нэг гэтээ би хүүгээ алдсан гэж зарлах гэж ирээгүй. За дахиад ийм хүүхдүүд алдагдаасаа гэж хүсээгүй тэл би ийм асуудлыг шийдэж өгвөл хүүхдүүдэд аврах боломжтой гэ. Аюу чанга зүрхэд чангалаа барьсан шүү. Тийм би ойлгоход би чадахгүй л алтаа л гэж хэлсэн шүү нэр. Манай нөгөө нэг юуны байгууллагууд маань тийм юм хийдгүй илүү нөгөө дагаарын бохирол яг одоо цагаагаар мэдэн дээрээ ч юм уу тийм ээ. Эсвэл өдөр болгоны ингээд нөгөө бүх сувгууд мэдэн дээрээ тийм гаргахгүй юм байна. Гаргаад өглөө тэдэн цагт одоо нөгөө нэг агаарын бохирол тэдэн хурдтай байна шүү. Тэр тодорхой байгаа юм. Тэгсэн ч гэсэн тэгэхгүй. Тэр цагийн үед одоо тийм ээ эцэг хүүд өөр юу хийх вэ гэдэг тиймэрхүү юм хэрэгтэй байх гэж би бодлоо. Нөгөө талаас бүр утаагаа ингэж тэмцэж чадахгүй юм бол ерөөсөө сургуульд явдаг удирдлагч солимоор санагдаад байна. яг үнэ одоо бүр хамгийн их ирж байгаа юм. Энэ одоо тий таны бол хэлдэг үнэн эрх чил одоо юу гэдэг имлэг байхгүйгээр эрх чил үүд утаагүй болно гэж бид нар мөрөөдөд ирэхгүй. Энэ бол өргөс авсны чинээдэр дорой харилцах зүйл биш. Гэхдээ бид нар бол яг одооноос эхлээд тэмцэх ёстой. Энэ маск зүгээл ингээд нэг юм сайхан талшгаа ууж өмсдөлтэй яваад иж болохгүй. Гэхдээ бас имлэгээчсэн бид нар бас барих ёстой гэдгээ. Эргэтэл удааг болчихсон сайхан л гэсэн ч бид нарт имлэг хэрэгтэй л байх болно. Тэгэхээр би л нөгөө нэг зурагтаар тийм ерөөсө харж байгаагүй байхгүй. Тэгээ тийм юм хэрэгтэй байх гэж боддог. Тэрийг явуулж авах чинь хүмүүсийг сэрээжэд юм байна. Ийм аюултай орчинд амьдарч байгаа юм байна гэдгээ мэдтiin байна. А дээрэс нь манай иргэд энэ утааныхаа хорыг юусоо ойлгоод агаарын чанарын индекс гэдэг үгийг ч мэдэхгүй тэр нь товчлоод биччихээрч мэсгүй. Одоо жишээлбэл бидний зүгээс хамгийн түрүүнд явуулах арга хэмжээ бол ямар их утаатай орчинд амьдарч байгааг нь иргэдэд танин мэдүүлье гэдэг ийм баг дотроо бий болгоод ажиллаж эхэлж байгаа юм. Манай төрийн бус байгууллага энэ үг нь нэг хоёр хүүхэдтэй гэртээ сууж байгаа миний ажил биш дээ. Арай өөр хүмүүс энийг хийх ёстой доо. Аргаал барсан хүний ажил байхгүй юу. Тэгээд жоохон ингээд тэмцээд дуурай гэд хэлэхээр урдаас наа чин тэрний хүн энэний хүн ингээд хэлээд байгаа нь үнэхээр гомдмоор. Бүр тэр дундаа улсын хурлын нэг залуу гишүүн фейсбુક орчинд гэдэг чинь нэлээд ийм хүчтэй мэдээллийн сувг болчиход байгаа чинь тэрэн дээр хүнийг гүтгэж бичиж байгаа байхгүй юу. Тэр хүнтэй одоо шүүх цагтаа гараад явахаас өөр аргагүй болж байгаа. Тэгэхээр утааны эсрэг бид нэр ямар ч талцаад байх шаардлагагүйгээр нэгдэх ёстой, тэмцэх ёстой. Одоо та гурав шиг залуучууд дараа үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцоод мэдээлэл түгэх бол хамгийн чухал хэсэг байгаа. Самбар бариад очие. Хөтлөгч хэрэгтэй бол би бүгд хөтлөж өгнө гэдэг хэлхийг хүсэж байна. Яг нь нэвтрүүлгийн төсөл би айгу муухай хэлчихэж магадгүй. Гэхдээ бид нар асуудалтай нүүр тулах хэрэгтэй. Өнөөдөр зүгээр атгын чинээхэн газрыг ухаад бид нэр утаанаас болоод үр хүүхдтэйгээ бид нэр хорвоогоос явуулж байна. Алдсан утаанаас олж өгсөн хүүхд болгоны тоогоор бүгдээр мод тарих хэрэгтэй. Гэхдээ яг одооноос эхлээд бид бүгдээрээ ирээдүйн төлөө тий өөрийнхөө төлөө энэ олон ээжүүд юу гэдэг ханиадтай бол хүүхдээ ч үнсэж чадахгүйгээр гэртээ орж байгаа. Тэгэхэд хүүтэн жагсаж байгаа энэ ээжүүдтэй аавууд ч бас тэмцэх ёстой. А ирээдүйн аавууд ч бас энэ ганц би залуучууд ч гэсэн бас тэмцэх ёстой. Бүгдээрээ дуу хоолойгоор нэгтгэх ёстой. Бид нар бүгдээрээ л нэг агаараа ямсгалж байна. Тэгэхээр зүр сэтгэлээ нэгтгээд ирээдүйнхөө төлөө энэ цэвэр сайхан Монголын тэр цэнгэг сайхан агаараар бүгдээ амьсгалахын төлөө бүгдээрээ тэмцэх ёстой. Бид нар бацаан багтаа нөгөө нэг зөвнөл зохиолуудыг уншдаг байсан ш. Тэгэхэд ирээдүйд хүмүүс агаар худалдаж авдаг болно энэ төр гэж тэгдэг байсан. Одоо яг тэр болцсон байгаа. Тийм л байна. Социализмын үед чи бид нар уншдаг байсан ш. Вайн рид дээрээс ахуулаад ингээд янз бүр хэлдэг. Агаар худалдаж авдаг болох юм даа яанда. За дахиад хэлэхэд утаанаас олж хорвоогоос одсон хүүхд бүрийн төлөө бүгдээрээ мод тарих ёстой. Одоо бүгдээрээ тэмцэх ёстой. Бид нар хин нэгэнтэй биш энэ замаа утаатай тэмцэж байна. Та яг өөрөө наадхаа ажиллуулгаа явуулж болно шүү дээ. Энэ бол яг нүдэнд харагддаг их том сигнал байхгүй юу? Тэр модыг хараад хүмүүс би баахан мод тарьш энэ зөв одоо дахиад гоё мод тарьнгээ ярьсан ба. Мөхтүүдийг авчираад. За ингэ сааралцсан утаанд дунд ганцд нэвтрүүлгүүгээр төгсөж байна. Дараа уулзлаа баяртай. Тэгэхээр бидний бие организм маш олон жилийн турш энэ утааны эсрэг тэмцэж явж байна. Тэгээд аливаа юмд хэмжээ гэж байдаг. Бид нэр сүултээ туйлдаа хүрнэ.
Энэ бие организм чинь 15 жилийн турш бид нар утаагаар амьсгалж байна. За бид нар насанд хүрсэн хүнээ байгалтай. Зөвхөн хүүхдүүдээр бид нар анхаарал хандуулад үзье. Тэгэхээр энэ хүүхдүүд маань 0-5 насны хүүхдүүд маань зөвхөн төрснөөс хойш 5 жилийн турш өвөл болго утаагаар амьсгаллаа гэж үзэхэд 5 жилийн турш утаагаар амьсгалж исэн уушиг дараагийн жилдээ тэрийг тэсвэрлэх чадвар нь улам мууддаг. Тэгэхээр жилээс жилд өвдөх хүүхдийнхэнтэй улам л ихсэн гэсэн үг. Тэгэхээр утаагаас гарч болох хорт уршиг гэх юм бол зөндөө. За наад зах нь бай архитан болох уушиг бол хамгийн ихэр гэмтэн. За тэгээд цааш бол зүрх байна. За уушиг ачаалаа дийлгүүгээс болж зүрхэнд ачаал нэмэгдэнэ. За дээрэс нь янз бүрийн харшлын өвчнүүд байж болж байна. За тэгээд хавдар үсгэж гол хүчин зүйлүүд гэж явж байгаа. За өнгөрсөн жилийн судалгаанаас ер нь харахад бол 500 орчим хүүхэд таниад хатгаанаас болж нас орсон гэж байгаа. 500 орчим. Танаас уу? Танаас болж ханиад хатгаал нэгдэс. Тэгээд энэ болгон маань 550 орчим гэдэг энэ тооноос гадна бас санхүүгийн маш их өндөр тав үзүүлэлт бас явж байгаа. Эцэг эхчүүд маань энэ хүүхдүүдэд эмчилгээнд зориулж 77 орчим тэрбум төгрөг зарцуулж гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр Лондонгийн хар өдөр гэж байдаг штэ. Нэг өглөөс ирэхэд 4-5 мянган орчим хүн нас орсон байсан гэдэг. Хэдийгээр 500 гэдэг тоо үзүүлэлт маань бага юм шиг боловч бид нэр тэр их тоо үзүүлэлтийг үхэлдээ тулгартлаа бид нэр тэр өдрөөс нааш бид нэр цочрохгүй яаж бас болохгүй. Бид нэр 500 гэдэг хангалттай цочрох тоо. Энэ хүүхдүүд маань өөрсдөө үгээ хэлж чадахгүй. Үхлийнхаа тоогоор бид нарт маш том мессеж өгч байна. Бид нар энийг ойлгох хэрэгтэй өнөөдөр. Ийм байвал одоо жишээ нь сайн ингээл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд байна шүү дээ. Тэр чинь эмнэлэг байрны метрийг дүүл ерөнхийдөө нэг гал амтраас нь асуудал шүү дээ. Ер нь тийм ээ. Нөгөө төр дээр байгаа эрхэм мөхтүүд албан бичгийн нөгөө өргөдөл гомдыг хүлээж аваад арай өөр шийдэлд ямар юм ярьж байгаа одоо гэр хорооллынхны очоод эдрийч одоо амьдрах эрхийн зөрчил төдөрөг явуу гэж болохгүй. Гаан үргэлжлүүлээд 800 сая төгрөгийг одоо тэр 100 болон түш хоёртой дахиад зарцуулах гэж байгаа. Яа тэгэхээр өмнө гэрээ хийчихсэн ингээд явахаас өөр аргагүй гэж байхгүй. 800 сая төгрөг чинь татвар төлөгч бидний мөнгө шүү дээ. Нэгэнд засгийн газар тэрийг хүлээчээд тахтал үргэлжлүүлээд явах гэж байгаа. Дээрэс нь хотын дараад хүргүүлсэн шаардлагуудаас өнөөдөр хүртэл ямар ч хариу байхгүй байгаа. Уг нь энэ Улаанбаатарын эмнэлгийнхаа хүртээмжийг нэмэгдүүлэх энэ төр бол хотын дараа хамгийн сайн ажиллах хэрэгтэй байхгүй юу? Олон тавхны жагсаалч айгүй үр дүнтэй гоё болсон гэж үстэй. Сайн болсон гэж үстэй. Уг нь үр дүнд хүрсэн гэж бодоод байгаа. Би ингэж бодож байгаа. Бид нар ингээд юу гэдэг гэртээ ингээд байшинтай амьдарч яхад дээрээс усгаажоо туслаад байвал тэр дээврээ ингээд янзлахгүй туссан усаал арчаад байгаа байхгүй юу? Тийм. Утаадаа тэмцэх бидний арга бол. Үзэгдэлтэй тэмцээд. Тий, үр дүнтэй тэмцээд байгаа шалтгаантай ерөөсөө биш. Гэхдээ гэртээ галаа түлж байгаа хүмүүсийг та нар хөлдөө даарад наана байж галаа битээ түл гэж хэлэх эрх байхгүй. Тэр чинь бас тэнд бас нэлэх хүүхдүүд бий дулаахан байх хэвээр тэгжээж галаа түлж байгаа. Тэгэхээр зүгээр нэг юм ба. Их тэнгэрийн аавны тэргээр яваад үзээрэй. Аав ээжүүд тэнд хүүхдээ цэвэр агаар сэлсүүлж байгаа. Тэнд манай төрийн 3 өндөрлөг маань тэнд амьдардаг. Хашааных нь яг наах нь зөндөө олон аав ээжүүд үлгийтэй хүүхдүүдэд тэврээтэнд сэлсүүлж байгаа. Би олон айл хэсдэг хүн. Энд тэнд лагеруудаар явна. Энд тэр гişүнийх, энд тэр даргах гэж дандаа цэвэр агаар тэдгэр хүмүүс амьдардаг. Харин жигэн утаагаар амьсгалж байгаа, утаан дунд дүүлэнхэн яваа хүмүүс нь иргэд бид нэр өөрсдөө. Тэгэхээр одоо 100 муухай болоо тэр мөр яриагаа нэг юм тэнэг хүүхд хуурж байгаа юм шиг байдлаа болоод асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэр имлэг бариад юу гэсэн үг? Одоо хүүхдүүдийн чинь имжлээ. Утаагаар амьсгалаад өвдөд хүрээд тэр тэгэд орой чинь бэлдээд үгүй гэсэн утга бол баймаргүй байна. Бас тийм байгаа байхгүй нөө. Манай удирдах дээд айхтар улсууч нь болохоор энэний тухай яг бүрэн тийм одоо мэдрэмж мэдээлэл байхгүй. Өөрсдөд нь байдаггүй юм байна. Яг тэгвэл яг одоо бидний ярьж байгаа зүйлийг одоо тэр айхтар дарга нар ч баруун үзэхгүй шүү дээ. Үзүүл одоо их юм. Тэгээд тэрийг мэдрэхийг хүсэхгүй ингээ хажуугаар нь тэгээд завгүй. Тэгэхээр цаа хүмүүс тийм ээ. Тийм. Тэгэхээр дэлхийд чинь та нарын судалснаар дэлхийд юу гэдгийг утаатай тэмцээд те тунгалаг сайхан болгосон мэдээж энэ урт хугацааны зүйл хэрэгтэй, мэдээж мөнгө санхүү хэрэгтэй. Гэтэ энийг имлэг барихт биш илүү утаатайгаа тэмцэх шалтгаан. Засгийн газраас үр дүн гаргаж одоо арга хэмжээндийг авсан. Эн чинь бол амжилт байхгүй бас тэрийн болгон бүгдийг хараар яриад байж болохгүй. Яа тэгэхээр бид нар 12 сарын 17-наас л яг энэ зарыг тавьж эхэлсэн. Тэгэл жагсаалын тухай төгж эхэлсэн. Тэгэхэд бол ямар ч сан хотын дарга хаалт өргөт 180-200 орчим ортой эмнэлгийг байрна 18 онд гэхдээ байрна гэж мэдэгдсэн байгаа. Дээрээс нь засгийн газар хамгийн анх удаа шинжилгээ ухааны академи эрдэмтдтэй цуглуулад нэг шийдэл ядаж олооч гэж хэлсэн байгаа. Хитрхи оройтсон хожим ухаарал байсан ч гэсэн хөдөлсөн. Дээрээс нь цэргийн госпитальд 5 хүүхдийн ортой ийм
амын хүүхдийн тасхийг бий болгосон. Энэ ор байхгүй гэдэг чинь бидний аягүй том зовлон байхгүй юу? Хүүхдэд тэрвэрэд эмнэлгийн ор сулрахыг хүлээнэ гэдэг чинь. Дээрэс нь утаа бахта 100 түш гэх мэт бол цаашдаа ерөөсөө явахгүй байна гэдгээ засгийн газар хотын захиргааны түвшинд хүлээн зөвшөөрсөн. Одоо болиё гэсэн өмнө нь 140 тэрбум төгрөгийг зарсан. Энэ бол 2800 өрхөд нэг 40 м квадраттай байр зүгээр бэлгэлчих дайны мөнгийг зүгээр салхинд хийсгсэн байснаа хүлээн зөвшөөрөөд цаашдаа өөр дэвшилтэд арга руу орё гэдэгсэн. Тэр энэ бүгдийг бол бид нэр үр дүн гэж харж байгаа. Бид нар огт юуч үр дүнд хүрээгүй гэж болохгүй. Дээрээс нь хамгийн их хэмжээний өргөдлийг Улсын хурлын өргөдлийн байнгын хороонд бид нар хургуулж чадсан. Яг гарынхаа үсгтэйгээр бол 2500 өргөдөл манай бүр өргөдлийн цас дуусаад хажуудлах Шангрилагаас хүмүүс сайн дураараа өргөдлийн маань маягтай хөвлөж бид нар тавчирч өгчээсэн чагсаал үе. Энд чинь монголчуудын сайхан сэтгэл дуусаагүй гэдэг илрэл байгаа үстэй. Энэ үгийг чи анх хэлжсэн да. Тийм. Гэтэ Ричард харахаар манай Ричард баасан сахалтай байсан. Батжрал тэгээд энэ утаан донд ингээд сахал их урт байхлаар ингээд угаар өнөртөд хэцүү ингээд сахлаа авсан юм шиг байгаа юм. Янз бүр болно. Утаан донд хэцүү юу сахал? Гэтэ яг толомгүй ингээд гадуур дугуйнд ч юм уу явж байгаа л орж ирнэ шүү дээ тий. Тэр юм зүгээр 5 хүн ч гэсэн мэдэн шүү дээ. Хувцснаас ингээд яг утаа ингээд тэр чигтээ үнэртэй л гэдэг. Гэрсээ угаар үнэртэй л гэдэг. Хөж орог аргал ажиллах. Тий. Тэгэхээр бид нар зүгээр эмч ээж байна эмч. Эмч өнөө зүгээр бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Утаа гэдэг бол ямар хэрэг ямар аим эрүүлэм тохиролтой гэдэг. Гэхдээ зүгээр эмч хүний үүднээс утаа бол ерөөсөө юм аа. За утаа гэдэг бол ерөнхийдөө бидний эргэн тойронд байх эсгүй зүйл. Тэгэхээр бидний бие организм гэдэг бол байх эсгүй зүйлийн эсрэг дандаа тэмцэж явдаг. Тэ? Тэгээд орон сууцнд орж чадах байгаа хүмүүс чи яалтай вэ? Энд дэр ер нь зүгээр агсан шатанд буссан хариу тийм байв уу? Одоогор бол өгж байгаа хариунуудаас нэгдүгээрт яг өмнөх аргуудаа бүтэхгүй буруу ээжээ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нэг дэвшил тий. Дахиж мөнгө зарахгүй тий. А бид нар болохоор яг өөрийн жил хэлж байгаа хэлээд байна. Битгий өмнөх шигээ удаан, лазан, юуцэр юм байгаа чи. Бүр туйлдсны маань хүлээн зөвшөөрөө дэвшилтэд хурдтай арай өөрөөр сэтгэхэд өгөөч л гэсэн юм хүсэж байгаа байхгүй. А яг тэрний хариулт бол ирээгүй байгаа. Тийм учраас л бид нэр ингээл жагсаалынхаа дараач гэсэн үргэлжлүүлээл ингээд яваад төрийн бус байгууллага энэ төр гэж байгаа чинь арай өөр юм хүсэж байгаа гэх. Гэхдээ одоо дэд бүтцээ нэмэгдүүлэх юм уу, орон сууцаа нэмэгдүүлэх юм уу? Та нар боддоо эн чинь утаа дуусаад өвлийн улирал дуусангууд 600 мянган ширхэг булсан жорлон ил байгаа 200 мянган ширхэг ил жорлон хөрсний бохирдлын асуудал араас нь эхлэх байхгүй 4 сараас ахуулаад тэгээ агаарт дэгдэл үнстэйгээ холилдоод тэгэхээр эн чинь бид нар зөвхөн өвлийн асуудал биш энэ амар учирсан юмнууд чинь нийлээ бүр жилийн 4 улирлын асуудал байхгүй юу. Тийм учраас л ингээд жилийн 4 улирал үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Хамгийн харамсал нь арай томхон шиг өөр түвшний шийдэл хийгээд өгөөч гэхээр тэр нь одоогор байхгүй. 1 сарын 26 гэхэд эцсийнхаа юм том ерөнхий том планы гаргаж өгөөч гэж засгийн газар төсөлт шаардлага тавьсан байгаа. А энийг хариуг огт өгөхгүй яах гэж байгааг мэдэгдэхгүй байх юм бол дахиад одоо жагсан шүү дээ бид нар. Гэхдээ эмэгтэй хүн өвлийн 30 хэмээн хүүтэнд гадаа 5-6 цаг жагсахыг хүсдэггүй шүү дээ. Намайг тэгээ зогсож байгаас гэж та нар ч гэсэн ирчүүд хүсэхгүй байгаа эцэстээ. Шийдэд өгчих юм бол гэртээ амар тайван хүүхдээ хараад ажиллаа хийгээд амьдрмаар байгаа бид нар. Өнөөдөр би нэг тийм юу харсан байхгүй юу? Нэг тийм нийтлэл байна уу? Зүгээр мэдээ. Оллоо дээр байлуу да. 600 мянган төгрөгөөр яг энэ нөгөө нэг 600 сая төгрөгөөр энэ нөгөө өвчлөлийн шалтгааныг судлан энтер гэсэн. Тэгээд бас баахан тоонууд байсан юм аа. Тэрбум 200 саяар юу хийлээ гэлөө. Нөгөө таны түрүүний яадсэн 100-ыг чинь одоо бүр шинчилж одоо дахиад сайн болгоё ч хэлээ. Ингээл баахан нөгөө нэг ингээл улсын төсвөөсөө л гарч байгаа юм биш. Тэр юу болсон юм бэ? Энэ гэсэн засгийн газар нөгөө нь ингээд 100 янда энтер бол энтертэй тэмцээд нэмэргүй мэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн чинь хотын захир 25 дугаар суугдлыг занжид нэвтрүүлэг хэлж байна. Гашуун утаанд хоолойн гашуун ойр гэсэн Улаанбаатарын азтай иргэд бид нүүрэндээ маш том гайхалтай гоёлыг зүүж явж байгаа ийм иргэд. Утааны тухай ямар нэгэн тоо баримт хэлнэ гэх юм бол угаасаа хангалттай биднэрт угаасаа алхаад явж явах, гудамжинд алхаад явж байхад хүртэл мэдрэгдэж байгаа учраас нэх нарийн тоо бас ярмааргүй байна. Өнөөдөр манай анчид нэвтрүүлгийн зочноор сэтгүүлч бүрхүү орж байгаа бас эмч Март орж байгаа. Гэхдээ энэ хоёр бүсгүүн маань сэтгүүлч эмч гэх тодорхойлолтоосоо илүүгээр ээж гэдэг тодорхойлолт нь илүү энэ нэвтрүүлэгт бидний ярих сэдвтэ илүү их төхөн байх. Тэгэхээр саяхан 26-нд эдгээр ээжүүд маань утааны эсрэг жагсаалд бүх ээжүүдийг бүх аав нарыг ер нь ирээдүйдээ угаасаа энэ Улаанбаатар хотын иргэн бүрийг уриалсан тийм жагсаалыг зохион байгуулсан. Тэгэхээр ээжүүд одоо жишээ нь би бол ойлгохтой бол хүүхдүүд бол хатгалгаа өвчин гэдэг бол маш хэмжиг байх шиг байна. Эмнэлгийн орч ерөөхдөө дүүрэн байх шиг байна.
Энэ ерөнхийдөө бол хамгийн ноцтой шалтгааны нэг утаа байх гэж бид нар ойлгож байна. Тэгэхээр ер нь бол яагаад ингээд зохион байгуулалтанд орсныг бол мэдээж иргэн бүр угаасаа ойлгомжтой. Гэхдээ юунд хүрэхийг тэмүүлж яана вэ гэдгээс бүгдөө эхлэе те. За урьж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Яг энэ жагсаал болон яг энэ санаачлагыг бол олон нийтэд хүргэхэд хамгийн их тийм болж байгаа хүмүүс бол хилэмдэл эрхчлүүд байсан. Бид нар яг хамтдаа энэнийхээ төлөө зүтгэж чадсан учраас ямар ч гэсэн жагсаалын амжилттай гэдэг 4,000-аас 5,000 хүн ирж чадсан. Зүгээр үр дүн бид нар юу хүлээжсэн гэхээр жагсаалын маргааш утаа арилахгүй гэдгийг угаасаа мэдчихсэн. Гэхдээ өнгөрсөн 15 жилд хинэж жагсаал хийгээгүй магадгүй 40 гаруй настай хүмүүс маань 30 настай залуу ээж авахдаа жагсаалаа хийсэн байсан бол өнөөдөр 30 таа бидгээд энчээ ингэж жагсаал ярьж суухгүй байсан баг. Тийм учраас эхнийхээ удаа бид нэр хөдлөх ёстой гэдэл хөдөлсөн. Анх санаачлагыг Facebook дээр би нэг пост тэгэл гаргасан. Тэгэл түүнээс цаашаа март гэх мэтчлээ ээжүүд маань нэгцээр байгаад бид нар одоо бүр аль биесны төрийн бус байгууллага байгуулад урт хугацаанд үйл ажиллагаа явуулах, төрийн бус байгууллагыг яг ном журмаар нь санхүүжилттэй босгох, үйл ажиллагаа зорилгоо тодорхойлох энэ чиглэл рүүгээ ороод явж байгаа. Бид нар бол өнөөдрийг хүртэл хийсэн энэ 14 хоногийнхаа үйл ажиллагаанд сэтгэл хангалуун маань тодорхой хэмжээнд зохих хэмжээний шаардлагуудыг тавьсны дараа